Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. Та бүхэн сар шиндээ сайхан шинжилж байна уу? Тэгээ Маас телевиз болон чөлөөтний үе дэмжих төв хамтран бэлтгэдэг. Түүхийг өөрлөсөн номнууд нэвтрүүлгийн маань энэ удаагийн баярын дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Тэгээ бид өмнөх дугааруудаараа улс төр эдийн засаг гэдэг одоо дэлхийд нөлөө бүхий сэтгэгчдийн бичсэн номоор орсон бол энэ удаа бид нар хэвлэгдсэн цагаас хойш Монголын уншигчдын хүртэл болж Монголын уншигчдыг байлдан дагуулсан маш их одоо санал хүсэлт ирсний үндсэн дээрээс одоо Ногоон нүдэн лам хэмээх энэ гайхалтай арманы тухай ярилцгаар зохиогч Ногоон нүдэн ламын зохиогч одоо Зэдэн дамбын оюун гэрэл гишүүн за нөхөр одоо Жефриг хамт хүрэлцэн ирсэн байна. За сайхан шинэлцгээж байна уу? Сайхан шинэлж байна уу? За тэгэхээр энэ Ногоон нүдэн ламын талаар бүгдээрээ ярилцах юм таатай боломж олцсон их баяртай байна. Юуны төрөнд энэ номныхоо ерөнхий жанрын талаар асууж бодож байна. Ерөнхийдөө энэ бол одоо ямар төрлийн жанрын ном бэ? Түүхэн баримтд зохиол гэдэг тийм одоо түүхэн баримт дээр тулгуурласан түүхэн уран зохиол гэдэг тэр жанрын ном зохиол. Тэгээд ер нь уран зохиолын номын одоо дэлгүүрийн лангуун дээр тавигдахтаа болох юм бол энэ ихэвчлэн түүхэн гэсэн жанраар тавигддаг. Одоо энэ Монголын түүхийн 20-30-аад оны үеийн одоо түүхтэй холбогдлолтой их материал орсон бид. Тэр одоо түүхэн материалуудыг цуглуулахад ер нь хэр их цаг хөдөлмөр зарцуулав? За ер нь түүхэн арман бид нар бичих одоо хамтарч бичиж даа гэсэн төлөвлөгөө нэх эхлээс бол байгаагүй шүү дээ. Гэхдээ би нөгөө яг өвгдөөцийн түүхийг сонирхож яг түүх уншиж эхэлсэн үе бол 1996 оноос эхэлж уншиж эхэлсэн. За тэнд бол одоо улсын тагнуулын ерөнхий газрын архив улс төрийн хэлс хэрэгт хэлмэгдэх стийн судалгааны төв тэр судалгааны төв дээр цугларсан материалууд тэгээд дээр нь одоо настай хүмүүстэй ярилцлага хийх тэгээд 30-40-од оны үеийн номнуудыг одоо унших ийм одоо замаар гол материалуудаа цуглуулсан. Тэгээд бас газар дээр нь очиж аялж яг газар дээр нь бодит материалыг үзэх ийм бас аяллуудыг хийжсэн. За тэгвэл энэ гайхалтай зохиол маань яг бичигдэж эхлэх тэр сэдлийг яг хэдийн үеэс бас олж авсан бай та? Яг сэдл бол 1996 оны 9-р сарын 10-ны өдөр. Би тэр үед улсын хурлын дэд даргын туслах гэдэг ажлыг хийдэг байсан. Тэгээ миний одоо дарга буюу одоогийн ерөнхийлөгч Элбэг Дорж дарга яг тэр 9-р сарын 10-ны өдөр бүх ард түмэндээ хандаж уучлалт гуйсан тэр төрийн уучлалыг ард түмэндээ зарласан тийм одоо албан тушаалтай байсан. Тэгээ яг тэр үед даргадаа туслах одоо үүрэгтэйгээр Сүхбаатарын талбай дээр ирэхэд тэнд бол энэ төрийн уучлалыг сонсохыг хүссэн ирээд цугларцсан байсан маш олон настай хүмүүс байсан. Тэгээ тэр настай хүмүүс эрхээ барих нь бариад, бурхнаа барих нь бариад, зураг барих нь бариад ингээд залбираад тэр одоо төрийн шийдвэрийг сонсч байсан байхгүй. Тэгээ тэрэн дунд би ингээд ганц залуу хүн хэлмэгтлийн талаар юу ч мэдэхгүй, өвгдөөцийн талаар юу ч мэдэхгүй зүгээр л даргадаа туслаад талбай дээр гүйж явснаа. Би гинт өөрөөсөө ичсэн байхгүй. Би яагаад ичсэн бэ гэхээр энэ настай хүмүүсийн мэдж байгаа юм би мэдэхгүй байна. Энэ хүмүүсээ уйлаад байгаа, залбираад байгаа зүйлийг би ерөөсөө ойлгохгүй байна те. Тэр маань ямар ичмээр юм бэ те. Миний өвгдөөц яаж явсныг мэдэхгүй байна гэдг нь би өөрөө ямар ичмээр юм бэ гэж бодсон байхгүй. Тэгээд тэр одоо ичсэн сэтгэлээс бол энэ ном эхэлсэн. Тэгээд энэ номон дээр би яг тэр талбай дээр өөртөө юу гэж амласан бэ гэхээр хизээ нэгэн цагт би өвгдөөцийн тухай мэдэж авна. За мэдээд би ном бичнэ гэж бодож ирсэн. Тэгвэл яг ингэж Жефтэй нийлж бичнэ. Бүр 2004 оноос эхэлж энэ ном маань жинхэнэ утгаараа бичигдэнэ гэдгийг бол тухайн үед ойлгоогүй. Тухайн үед яг материал цуглуулах яг тэр хүсэл эхэлсэн. Тэгэхээр нэлийн одоо зузаан ном тийм уран зохиолын одоо армаа. Энэ номыг бичгэд бол одоо бас амаргүй байсан баг тий. Ер нь одоо нэг нийтлэл таны одоо ярилцлагыг нэг уншиж ирсэн баха. Бас одоо бичих гэж нэлээ их одоо зөвлөгөө авсан, судалгаа хийсэн тий. Олон удаа бүтлгүүтээс тэр талаараа жоох ярихгүй. Ер нь бол анх би өөрөө ганцаараа яг 98 оноос бол бичиж эхэлсэн байгаа. 98 оны 9-р сард нэг намрын нэг тийм жоохон тийм үйлэрхэг өдөр яг анх гарчиг тавиалыг эхэлж эзэжсэн. Тэгээд анхны гарчиг бол Даян дээрхийн сахиус гэдэг нэртэй гарчиг тавьжсэн. Тэгээд тэр анхны одоо ганцаараа бичиж эхэлсэн хуудас маань 32 хуудас хүрэл зогссон. 32 дахь хуудаснаас хойш бичиж чадаагүй. Юу бичихээ мэдэхгүй ерөөсөө судалсан материал нэмэгдээд, мэдлэг нэмэгдээд ерөөсөө бичиж чадхаа байсан. Тэгээд 2004 онд Жеф гэрлээд Жеф Улаанбаатарт ирээд хийх ажил байхгүй. Гинт ажлаа орхичод Монголд хүрээд ирэхгүй нэг Монгол ихнэр аваад хүрээд ирсэн.
Тэгчингүүтээ хийх ажил байхгүй. Жеф юу идэх юм бэлээ гэж ярьж яснаа Жеф тэгсэн байхгүй. Би ном бичиж ийм сайхан завтай байгаа дээр ном бичих юмсан гэдэгхгүй. Тэгээд би надад нэг юм эхлээд орхицсан. Нэг бүтлгүүдсэн нэг юм сэдв байдаг юм аа. Чи сонирхолд энийг би чамд ярьж өгье гэд ногоонууд нь ламын ерөнхий агуулгыг ярьж өгсөн. Тэгээ одоо тэр үед Жеф ямар шийдвэр гаргасныг би одоо өөрөөс нь асууж өгье гэх үү. So I was just telling that in 2004 I told you that there was an unfinished story that I started and told you the content. And how was your reaction? I said this must be told. It's an important story. And why haven't you finished it? And you said, I'm too busy. And I said, the world should hear this. And she said, let's write it in English then. So we wrote it in English, and the young girl translated everything back into Mongolian. За ингэчлээ л дээ тий. Тэгээд надад тэр түүхийг ярьж өгсөн. Ярьж өгөнгөт нь би ямар чухал түүх вэ? Энэ түүхийг дэлхийн нийт мэдэх ёстой. Чи номоо заавал бичих ёстой гэсэн. Тэгтэн би бичих завгүй. Би чадахгүй байна гэсэн. Тэгвэл хоёулаа хамт бичье гэж Жеф хэлсэн. Тэгээ хамт бичээд хоёулаа тэгвэл англи дээр бичээд тэгвэл дэлхийн нийтэд түгээл та гэж тэгж анхын ном руу хамт орсон юм аа гэж хариулсан. Уран зохиолын стилээр одоо зохиол бичих бол тийм амаргүй бах тий. Ялангуяа ийм бестселлер болох хэмжээний тийм зохиол бичнэ гэдэг бол бас их авьяас ур чадвар шаардна. Орчин үеийн одоо уншигчд ямар одоо эрэлт юу хүлээсэн хүлээж байдаг үү тий. Тэдэрт нийцсэн арга барилаар бичнэ. Тэр нарын арга барилыг одоо суралцах бас тэгээд тэрийг одоо зөв одоо ингэж заасан дээр буулгах гэдэг бол бас их нарийн авьяас шаарддаг. Тэгээ энд бас тодорхой боловсрол хэрэгтэй байсан нь эсвэл үнэхээр тийм авьяас чадвар байсан нь. Анхны хувилбар нь одоо миний авдранд байгаа. Ингээд даван баадганцсан. Тэр бол ерөөсөө ямар ч сургалт авахгүй, хинээр ч үүч заалахгүй зүгээр толгоондоо орсныг битсэн. Тэр хувилбар байгаа. Тэр бол нэг 800 тууц. Тэр хувилбараа бит хоёр бариад Жеф одоо ивент итгээд бит хоёр Хавайд зохиолчдын хуралд очив. Тэгээ зохиолчдын хуралд очиход бит хоёрын тэр анхны хувилбарыг харчаад наадах чи хинж уншихгүй. Хогийн савнд хай гэсэн байхгүй юу? Наадах ийм бичлэгтэй, ийм 19-р зууны хэлбэртэй, ийм бичлэгтэй номыг чи хинж уншихгүй. 21-р зууны хүмүүс шал өөр ном уншдаг болсон. Тэр хүмүүст та нар үнэхээр номоо зарыг гэж бодож бол 21-р зууны уншигчдад зориулсан ном бичих ёстой. Түүх нь бол сонгодог байж болно. Гэхдээ бичлэгийн хэлбэр чинь одоо орчин үеийн залуучуудад нийцсэн байх ёстой гэдэг. Тэгээ ямар хэлбэрээр орчин үеийн хүмүүс уншдаг болцсон юм бэ гэсэн чинь элдв нэмэлт тайлбар хэрэггүй. Элдв нэмэлт газар зүйн мэдээлэл хэрэггүй. Элдв нэмэлт ёс заншил янз янзын зүйл хэрэггүй. Яг гэвэл тэр бүхний чинь интернетээс дуртай хүн судлаад олоод авдаг болсон. Тэднэр зөвхөн одоо үйл явдал хэрэгтэй. Танай баатруудын үйл явдал хэрэгтэй. Тэр үйл явдлаа түүгээд бичсэн байхгүй. Тэгээ бид хоёр бүх номоо дахиж эхнээс нь бичсэн. Тэгээ тэр Мави гэдэг Хавайгийн Мави гэдэг арал дээр болдог одоо зохиолчдын хуралд очоогүй байсан бол бит хоёр уншигчид юу уншдаг юм бэ? 21-р зууны уран зохиол гэж юу ээд юм бэ гэдгийг ерөөсө төсөөлөхгүйгээр байх байсан л да. Бид аль болохоор гоё үг хэрэглэх гээл, аль болохоор гоё одоо нэмэлт одоо тайлбар хийх гээл, аль болохоор үзүүлж байгаа, харуулж байгаа зүйлээ өнцөг булан болгоноос нь тайлбарлах гэдэг ингээд маш их хичээсээр хагаад 800 тууц хийцэн. Тэгэнгүүт энэ хэрэггүй гээл номын маань эхний 3 хуудсыг шууд голол за наад номыг чинь цааш нь хинж уншихгүй гэл ингэсэн баггүй. Тэгээ бит хоёрын анхны хувилбар бол юм бестселлер болгоны тэгэл манай гэрийнхэн ч баг гэр бүлийнхэн маань ч тоож уншихгүйгээр тийм хувилбар бол байгаа надаа. Гэхдээ дурсгал гэдэг одоо би авдрандаа хадгалсан байгаа. За тэгэхээр яг аргагүй хамгийн дээд төвшин гэдэг юм бол үнэхээр бичих үү тийм ээ. Бодоо зэтгээд энийг буулгана гэдэг бол бас гайхамшигтай буянтай ажил. Тэгэд та хоёр маань одоо энэ бүтээлээ бас бичихтэй үнэхээр уншиж байхад бол нүдэнд харагдтал одоо их сайхан бичдэг гэж одоо интернетээ олон хэлэлцүүлэг олон хүмүүсийн ярианаас би үзчихсэн. Би өөрөө ч гэсэн уншиж байхад тэр мэдрэмжийг авч ирсэн. За тэгээд үүнээс гадна одоо нэг бурхны шашна тийм ээ. Тэр гүн ухаан, тэр одоо уламжлалт сан заншил юмнуудыг бол үнэхээр гайхалтай байсан байсан. Тэгээ би бодохдоо зөвхөн бурхны шашин гэхэд их том нөлөө бүхий маш эрдэмтэн номтой тийм хүнээс одоо их том лам хүнээс бас нэлээд зөвлөгөө авсан болов. Тэгээд энэ архивын материал баримтцэлтэй нэлээд сайн танилцсан бас түүхчид байна. Бас нэлээд мундаг хүмүүс бас зөвлөгөө өгсөн байх гэж бодож илаа. Тэгээд яг энэ ном, энэ бүтээл одоо хэвлэгдэж гарахад бас тусдсан болж тийм ээ. Одоо мэрэгжлийн хувьд зөвлөгөө өгсөн ямар хүмүүс байдаг вэ танд? За хамгийн их зөвлөгөө өгсөн хүн бол одоо бурхан болсон байгаа доктор Эренчингуй. Улс төрийн хийс хэрэгт хэлмэг төстийн
одоо холбооны удирдах зүйлийн гишүүн тухайн үед тэргүүн байсан баха над яг энэ зөвлөгөөг өгж явах үедээ тэгээд Эренчингуйтай бол би хэд одоо уулзаж Эренчингуй судалгаа бол ер нь гол судалгаа болсон. За дээр нь тэр хавийн одоо жишээлбэл Мансушрын хийд ямар байсан юм бэ? Даян дээрхийн хийд ямар байсан юм бэ? Гандан хийд ямар байсан юм бэ? За тэр нийслэлийн амьдрал ямар байсан юм бэ гэдэг тал дээр бол тэр лам нар одоо хоригдож байхдаа юу хийж исэн бэ гэдэг тал дээр бол янз бүрийн түүхчдийн яриаг л би зүгээр хаал түүхчд цугларч сонирхолтой юм ярин тэрийг сонсох ийм одоо хоббитой байсан л да. Тэгээд миний хувьд гэвэл маш их тодорхой мэдээллийг ялангуяа энэ номонд орж болох ус мэдээллийг өөрөө ч мэдлгүй надад тэр их мэдээллийг өгсөн хүн бол түүхч Балжин Нямгаа байгаа. Нагаан Буугаа байгаа. Тэгээд яагаад Балжин Нямгаа Нагаан Буугаа Гарамжил гэдэг хүн байгаа. Энэ хүмүүс яагаад надад өөртөө мэдлгүй ийм их мэдээллийг өгсөн бэ гэхээр би 2005 оноос 2006 оны хооронд Монгол улсын ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байх үедээ Их Монгол улсын 800 жилийн ог тэмдэглэх ажлын хэсгийг одоо ажлынх нь албатай ажилдаг тэр зөвлөх нь байсан л да ерөнхий сайдын. Тэгээд эдгээр түүхчид бол тэр 800 жилд бэлтгэх ажлын хэсгийн гишүүн түүхчид. Тэг би өдөр болгон барагшгүй ажлын хэсгийнхэнтэйгээ очиж 800 жилийнхээ ог тэмдэглэх, хуваараа гаргах, юмаа зэгцлэх, ажлуудаа эрэмблэх гэдэг одоо зөндөө ажлаа хийнгээ. Дээр нь тэдэртэйгээ түүхээрээ суучдаг. Тэгээ ороо үд шалтар түүхээрээ суучдаг. Тийм байсан. Тэгээ тэдний сонсч ярьж байгаа хоорондоо ярьж байгаа түүхэн дундаас нь би өөртөө хэрэгтэй мэдээлэл авах гэж асуулт асуудаг. Тэгээ би өөрөө мэдгүй тэр одоо 800 жилийн ойд бэлтгэх ажлын хэсгийн үеэр бол түүхчдтэй өдөр тутам ажиллах надад аз завшаан тохиолдсон. Тэр үед бас нэлээд их түүхчд надад мэдээлэл өгсөн. За яг шашны асуудал дээр бол би яг хөлсөл өчгөд яг нэг тодорхой лам дээр шав орж асуугаагүй. Ерөнхийдөө бол сүм хийдүүдээр өөрөө очиж мөргөж залбирч байх үедээ ажигласан тийм зүйлүүдээ голтоо битсэн. Энэ орманд бол нөгөө Бямби Эренчингуй бас нэг одоо дүр үжилэх те шоронд одоо залуу ороход бол Бямби Эренчингуй байждаг. Тэр хүний хэлж исэн зөвлөгөө одоо санаа айгу яг өөрийнх нь тэр одоо хэлж исэн яг бодит үйл явдал юм шиг тийм санаа. Тэр санааг та ер нь яаж олсон бэ? Ер нь Бямби Эренчингуй бол өөрөө хоригдчихсэн юм л дээ. Зүүн харагийн шоронд хоригдчихсэн. Гэхдээ энэ номон дээрээ бол би Бямби Эренчингуйд зүүн хараад байсан хоригдчихсэн үеийг нь биш. Яг анх баривчлагдаад яг тагнуулын газрын одоо өрчлөө хорих төвд гэдэг юм уу да тийм маягтай одоо өрөөнд хоригдож байгаагаар товчхон дүрсэлж оруулсан. Яг гэх юм бол бид нар бол тэр залуу одоо дүр Агван гэдэг лам байна шүү дээ. Энэ хүн чинь бол жинхэнэ хүн шүү дээ. Гэхдээ бид нар нэрийг өөрчилсөн. Тэгээд Синдмаас жинхэнэ хүн. Энэ байгаа бүх хүмүүс ер нь жинхэнэ хүмүүс шүү дээ. Зарим нь нэрийг өөрчлөгдсөн, зарим нь нэр нь өөрчлөгдөөгүй. Гэхдээ Агван бол нэр нь өөрчлөгдсөн лам хүн. 2000 он хүртэл амьдарч байсан юм лам хүн л дээ. Арчлыг үзсэн ийм сайхан лам хүн. Тэгээд миний ганц харамсаж байгаа зүйл бол би Агван ламыг амьд байхад нь Агван лам дээр очих надад нэг боломж гарсан юм. Гэтэл тэр боломжийг би өөрөө татгалзаад очиагүй. Яг гэвэл би тэр хүнийг тухайн үед нах яамны хүн, нах яамны тагнуул гээд одоо үл хөндтгээд очиагүй байхгүй юу. Хизээ хожим тэр хүнийг бурхан болсныхан дараагаар би Агван ламын үнэн түүхийг сонсоод би өөртөө маш их харамссан л да. Тэгээ Агван лам бол яг даян дээрхийн лам байжгаад ингээд ийм хүчин давтаад ингээд нах яамны хүн болоод тэгтээ дараа нь арчлыг үзсэн, арчлыг маш их талархан одоо хүлээж авсан тэр настай лам нарын нэг байхгүй. Тэгээд тэрийг нь би хожим нь одоо бурхан болсныхан дараа дуулаад өөртөө их харамсаж байсан. Тэгээд би Агван гон дүрийг их гоё гаргандаа энэ дүрийг яг жинхэнэ одоо би өөртөө нь уулзсан юм шиг гарах юмсан гэж их хичээсэн л дээ. Тэгээд тэр дүрийг бас гоё гаргахад Жеф бас их оролцсон. Жеф тэр Агван тохиолдсон бүх үйл явдлуудыг Агваныг Эренчинтэй уулзуулах гэдэг санааг Жеф гаргасан. Яг бол энэ хүнийг л их гоё гаргая гэд. Тэгээ хоёлоо энэ Агваныг одоо уулзаж амжаагүй тэр хүндтэйгээ би уулзсан юм шиг дүрийг бүтээхийн тулд Жефэд би одоо өөрийнхөө гимшлиг их ярьсан байхгүй. Тэгээд Жеф тэгвэл хоёлоо Эренчин боёгоотой уулзуулъя гэд. Тэгээд тэрийг зөвөр уулзуулж нэг зохиомлоор уулзуулсан л да. Яг амьдрал дээр тэр хоёр уулзсан юм уу мэдэхгүй. Гэхдээ амьдрал дээр Эренчин боёгоо бол шоронд орж исэн. Улс төрийн хэлмэгдэлд өртөжсэн. Гэхдээ тэрийн бит хоёр энэ номонд бол уран сайхны аргаар өөр цаг дээр өөр баатартай уулзуулж оруулсан. Тэгээд яг саний яриатай холбоотой яг Агван хоригдж байхдаа яг Эренчингуйтай ингээд уулзаад энэ зохиолын яг бас энэ оргил хэсгийн тэр нэг Эренчингуйн үг тийм ээ. Тэгээ нөө залуучууд руу ханд чи хэрвээ
яг үн цэнтэй болох хэвээр эрдэм мэдлэгтэй маш олон хэлтэй. Би ингээд одоо юм олон хэл мэдтгээ гэх тийм ээ. Тэгээд агуун дотроо боддог те. Би яг энэ хүн шиг байж чадах юм бол одоо яаж ч би ямар ч нийгэмд байлаа гэсэн эрдэм боловсралтай чадaltaй болсон байхад хин ч одоо энэ яг энэ Эренчингуй шиг Эренчин бин баян шиг одоо юм мундаг байж чадах юм байна гэдэг зорилгыг өөртөө тавьсан тийм ээ. Тэгээ яг нэг залуучуудад яг нэг тэр сурж мэдэх одоо энэ боловсролын мөн чанарыг бас айгүй тод харуулсан энэ утга санаа тийм ээ. Энэ яг хиний санаа байсан бэ энэ? I think it was yours. I don't remember. We each think the other one thought of it now. Бид хоёр нөгөө энэ ном дээр бүр ажилласаар хагаад яг хин энэ санааг анх гаргаснаа санахаа болцсон гинэ. Тэгээ энэ бол миний санаа байх гэж л да. Жишээлбэл би нэг санааг маш тодорхой санаж байгаа байхгүй юу? Баасан ламын ээж өглөө үнээгээ саажихта нар мандахыг харж байгаа байхгүй юу? Нар мандахыг хараад ямар гоё одоо байгаль дэлхийн өнгөө өөрчилж байна гэдгийг хараад миний хүү баасаа одоо зураг зурдаг хүн энээс сайхан зүйлийг олж хардаг байхдаа би л зүгээр нэг үнээгээ сангаа ингэж гоё юм харж байгаа юм чинь яг зурдаг хүмүүс бол энээс гоёыг хардаг байхдаа гэж бодож байгаа нэг тийм хэсэг байдаг байхгүй. Тэгээ тэр хэсэгт нөгөө Жеф их дуртай. Харин нэг бичсэн чинь нэг өдөр яг миний бичсэн нөгөө гоё сцен гэсэн миний бичснийг Жеф бичсэн болгоо яриад байхгүй. Тэгсэн чинь гүү би тэр чинь анх бичсэн шүү дээ гэсэн. Гүй би бичсэн гэд. Тэгвэл хоёулаа бүр анхныхаа нооргийг шалгая гэд. Хоёулаа анхныхаа нооргийг шалгасан чинь анхны санаа нь минийх. Тэгтээ сүүлд болсон тэр эцсийн үйлбэр нь бол бүх Жефи үгээр засагдаж гоё болсон байсан байхгүй. Гэсэн чинь чи ийм гоё болгосон учраас ийм саарл байсан юм ийм гоё өнгөт юм шиг болгосон учраас чи өөртөө өмчлөөд байгаа юм байна. Тэрнээс анхны санаа бол минийхгээ хоёлаа гэд миний санаагээ хоёлаа маргалдцсан явж идэг. Тэгээд эргээ харахад хоёлаа яг юуг хэн сансан бэлээ гэдгийг маш олон зүйл төр бит хоёр ялхаа болтлоо. Энэ ном дээр хамтарч ажилласан л да. Тийм энэтэй холбогдуулаад асуухад одоо ингээд зохиолын баатруудын ингээд үйл явдлыг тус нь ингээд гоё харуулсан байгаа байхгүй. Тэгээд хамгийн сонирхолтой нь болохоор энэ үйл явдлууд хоорондоо яг яаж төгсөн нь бол тодорхой ингээд нээлттэй өргөчөөд идэг. Тэр бас нэг тийм уран зохиолын арга юм шиг байна тий. Яг юу болсон бэ гэдээ хүн өөртөө асуугаад үлдчихдэг сонирхоод тэгээд сүүлд нь яг тэрийг нь төгсөхгүй ингээд уншигчд ингээд нээлттэй өргөчөөд яваад идэг. Тэр их бас уран зохиол нэг тийм арга юм шиг байна. Орчин үеийн ер нь бол бид хоёр бүгдийн төгсгцэн байсан. Бүх юмыг ингээд таацсан байсан. Ингээд хайрцаглаад. Тэгсэн чинь тэгээд бичсэн чинь 700 гаруй хуудас болцсон. Тэгээ би яг орчуулах болдог байхгүй. Орчуулангуудаа би орчуулгын ажлыг хэмнээд би 2-3 бүлгийг хасаад орчуулсан юм л да. Тэгээ яг одоо уншиж байгаа энэ хувилбар бол цэрэн эдмэд яасан тодорхойгүй, нацаг яасан тодорхойгүй, бүргэд яасан тодорхойгүй юмнууд маш их үлдсэн. Англи хувилбар дээр бол бүгд байгаа. Англи хувилбар дээр одоо хизээ нэгэн зэгт бүтгээрийн англи хувилбар гарах юм бол энэс илүү намтартай 2 дугаар дайны тухай төлөөлөх дайнтай 39 оны дайнтай бүх юмтай тийм арай зузаан хувилбар гарна л да. Гэхдээ манай монголчууд тэр бүх дайныг болоод өнгөрснийг мэдж байгаа учраас би товчлоод орчуулсан. За энэ номонд бас нэг одоо сайхан бас нэлээд чимэг болсон, сод чимэг болсон зүйл нь Монгол ардын уртын дууны гайхамшиг тийм ээ яруу дотор өгүүлсэн. Тэгээ энэ тэгш таван хөсөлгөө сайхан дуунуудыг тийм ээ. Тэгээ энэ тухай та бас үзэгчтэй сонирхолтой. Энэ Баасан гэдэг хүнийг ерөөсөө тэр нутаг орноороо домог шиг ярьдаг. Бид хоёрын гол дүр анханасаа Баасан байгаагүй. Бүр хамгийн сонин бид хоёрын номны гол дүр нь анх эхлэхдээ Агуан байсан. Гэтэл явж байгаад энэ номны гол дүр нь Баасан болсон байхгүй. Яагаад Баасан болсон бэ гэсэн чинь нутаг оронд нь очоод юу яасан? Хүмүүсээс асуусан. Хэнийг та нар хамгийн сайн сандаг вэ гэдэг. Бүх хүн Баасан лам. Айлд очихоор энэ гэрийг Баасан лам хийсэн. Энэ ширээг Баасан лам хийсэн. Энэ бидний тоглож байгаа хорлыг Баасан лам хийсэн. Энэ сандлыг Баасан лам хийсэн гэдэг айл болгонд Баасан ламын хийсэн юм байдаг. Тэгээ хүн болгон Баасан ламыг ярьдаг. Тэгээд энэ хүн яадаг хүн байсан бэ гэж асуухаар энэ хүн баригдаад явахдаа уртын дуудуулаад тэгш таван өсөл гэдэг дуудуулаад баригдаад явсан. Эрэхтээ тэгш таван өсөл гэдэг дуулаад ороод ирсэн. Баригдахдаа дуулаад явсан, эрэхтээ дуулаад ирсэн гэдэг. Тийм бүхэн тэр хүний тухай тэр уртын дуу дуулдаг тухайн гайхалтай ярьжсэн. Тэгээд би сонсож хагаад за ер нь энэ ном дотор уртын дуу их чухал юм байна. Энэ Баасан дам гэдэг хүний дүрийг гаргахад уртын дуу их чухал юм байна гэж орж тэр хүрэн толгоон сүудрийг дуулуулж тэгш таван хүслийг нь яг тэр нутгийн ардын ярьдгаар дуулуулсан байхгүй. Тэгээ дээр нь яг бас нэг уртын дуу яаж орж ирсэн бэ гэхээр их сонин одоо дээд тэнгэрээс орж ирсэн гэж хэлж болно. Яасан гэсэн чинь Баасан ламыг шоронгоос суллах гэсэн чинь яаж суллахаа мэдхээ болцсон бэ? Жефч мэдхээ болцсон. Бид хоёр хоёлоо зовлоо зовоож байгаад яг гинт эрхчлөөтэй болох гэсэн чинь
ямар үйл явдал бичгээ мэддэггүй. Яаж бичвэл яг Баасангийн эрхчлөлөг бичих вэ гэдгийг ерөөсө төсөөлөхгүй байсан байхгүй юу? Тэгсэн чинь нэг шөнө би зүүдэлт юм аа. Зүүдэлсэн чинь миний зүүдэнд Баасан яг Баасан гэдэг эрхчлөөний тухай бичсэн хэсгийг хүн уншиж байгаагаар зүүдлэхгүй. Миний энэ номыг хүн уншиж байна гинэ. Тэгээ хүн уншихдаа Баасан гэдэг эрхчлөөтэй болов. Эрхчлөөтэй болонгууд уртын дуу чихэнд нь хангина уу гэдэг. Тэгээ уртын дууны аянд л одоо тэр хүн эрхчлөөтэйг яг мэдэрлээ гэл ингээд тийм зүйл миний зүүдэнд орохгүй юу. Тэгэл би шууд шүн босч ирэл тэрийгэ бичиж авчаал тэгээ уцаад унтаад гисэн. Өглөө босчоод би Жефт хэлэхгүй. Би Баасан шоронгоос гаргацсан шүү гэд. Яаж гаргасан гэж мэдэхгүй би одоо санахгүй шүн л би ямар ч гэсэн тэрийг шоронгоос гаргацсан шүү гэд. Тэгээ шүн босч ирээд бичсэн тэмдэглэлээрээ яг тэр тэмдэглэлээрээ энэ номоо бичсэн байхгүй юу. Одоо би та нарт тэр хэсгийг нь олж уншиж өгье. Тэгээд энэ уртын дуу нь өөрөө тэр Баасангийн эрхчлөөтэй шууд холбогдсон. Тэгээд яаж явж байгаад чим тэр зүүдээр явж байгаа л тэгээд энэ эрхчлөөтэйг мэдрэх тэр Баасангийн мэдрэмж нь өөрөө уртын дуу болж хувраал ингээл дууссан шүү дээ. Тий. Америкийн нэг одоо дэд ерөнхийлөгч ирээд явдсан шүү дээ. Тэр үед яг явхад нь одоо онгоцоор гаргаж өгөхдөө нэг санаа хэлчихэд явуулцдаг тий. Одоо яг үнэ хэрэг дээрээ бол Монголд энэ нэг иймэрхүү нөхцөл байдал байна гэдэг. Тэр санааг та нэг түүхийн материалаас одоо олж авсан гэж ярьжсэн баха. Тий, яг Америк талын судалгааг бол Жеф хийсэн. Америкийн Конгрессийн номын сангаас материалуудыг захиалж авч унших, яг тэр Америкийн дэд ерөнхийлөгч ирээд Монголд юу үзээд, тэрийгээ юу гэж дүгнээд, тайландаа юу гэж бичсэнийг Жеф бүгдийг судалсан. When Wallace returned from his trip, he wrote a big report to President Truman. And that report is in the archives of the Truman Library in Missouri. So I wrote to the archives, and they sent me a copy of the report. And I read his whole report. And in there, he says what we have him say, that there was a lot more control behind the scenes. They tried very much to make it look as though Mongolians were doing everything and the Russians were just quiet advisors. But in fact, it says it was evident that the Russians had a much more influence than was evident from what they were saying. So knowing that, then we wrote the scene in that way. За Жеф ингэж л да. Ер нь яг тэр Wallace-ийн Монголд ирээд юу бодсон, юу үзсэн, юу бичсэнийг ойлгохын тулд Wallace-ийн тэр одоо Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Трумэнд бичсэн тайлан уншсан юм байна л да. Тэгээд Трумэнд бичсэн тайлан нь өөрөө Мизури гэдэг мужи улсын одоо Трумэний номын санд байд юм байна. Тэгээд тэр Трумэний номын сангаас би захиалаад тэр Wallace-ийн бичсэн бүх одоо тайланг бүтнээр нь уншсан. Тэгээ тэр тайланд уншихад намайг очиход тийм үзүүлэлээ, ийм харууллаа. Монголчууд бүх юмыг өөрсдөө удирдах байлаа. Гэхдээ л ардталт нь Оросууд байгаа нь шууд мэдрэгдэжээлээ. Надад үзүүлсэн зүйл бол зүгээр л хуурамч зүйл үзүүлчихэд явууллаа гэж тэгж өөрөө тайландаа бичсэн байсан. Тэгээ тэр тайланг үндэслээд би энэ хэсгүүдийг бичсэн гэдэг чинь. It's now declassified, so they could send it to me. Аха. Анхандаа энэ тайлан бол нууц байсан. Тэгээд нөгөө нууцын хугацаа өнгөрцөн, нууцын хугацаа нь өнгөрцөн учраас тэр нь ил болсон. За одоо нөгөө эрхчлөөтэй гэж оллоо. За юу. Би энэ Баасан яаж шоронгоос гарахаа мэдэхгүй байсан шүү дээ. Тэгээд энэ зүүдэнд орж ирсэн хэсэг байхгүй юу? Баасан гинт эрхчлөөтэй болов. Түүнийг суллагдсан тухай цэргийн дарга хэлсэн тэр мөчөөс эхлэн толгойд нь хөгжим хангинаж гарав. Тэр бодит амьдрал бодол зүүд гурваа ялахгүй болж орхилоо. Толгойд нь уянгал хөгжим, тансаг сайхан бөгөөд эцэс төгсгөлгүй аж. Энэ хөгжим түүний гიშгсэн газар хийсэн үйлдэл бүхэнд алдалгүй дагна. Хөгжмийн уянгалыг хэмнэл түүнийг тоосхон байшин руу очиж шинэ хувцас авахт нь дагав. Бас зүрхний цохилт мэт төргөн хэмнэлт аялгуу дотоод ямны нярваас 1000 төгрөг тоолж авахт нь ч бас мөшөглөө гэд. Тэгээ ингэж нөгөө хөгжим эхэлжсэн аа. Дараа нь тэр чин гудамжинд гараад өөрийгөө хөгшин болцсныг мэдрээл хажуугаараа явж байгаа гоё хүмүүсийн хажууд муухай болцсноо мэдрээл жоохон гутарцсан байж тэр гинт хажуугаар нэг лам өнгөрдөг штэ. Тэнгүү дахиад уртын дуу ихсгэлээд эхэлдэг. Тэгээд энэ хөгжим уртын дуугаар тэр Баасан гэдэг хүний дотоод сэтгэл энэ хэсэг дээр их нэлээд гардаг. Тэгэхээр энэ хилмигдүүлэлт бол ямар одоо болж исэн бэ гэдэг одоо олон түмэнд харуулах гэж исэн. Гэхдээ одоо ингэж их одоо хүний амийг одоо юугт гэж байх явцад бол бас тэр нөгөө нэг шийдвэр гаргаж ирсэн хүмүүс заримдаа бас нэг тийм үл ялэгтэй бас хүнийг ингээд авч үлдэх тийм бас ирмэлзэл байсан гэдгийг харуулж чадсан бэ. Тэр бас их сонирхолтой болсон юм. Монголоо алдчихаагүй шүү. Надад нэг чой болсон гон бишрэн шүтгч хэлж ирсэн. Би чиний номыг уншихдаа за энэ ном бол эхнээсээ дуустлаа.
одоо чой болсон унтраас ном гэж шууд гарчгийг хараад ойлгоод тэгээд энэ өстө чой болсон үзий ядагч хүмүүс бичсэн ном доо гэж бодож чиний намын чинь харьяаллыг бодоод чамааг бодоод энэ номыг чинь бодоод би уншсан чинь миний хайртай чой болсон чи гой гаргасан байлаа гэж тэгж хэлсэн байхгүй юу. Тэгээ яагаад гэвэл бит хоёр анх одоо би магадгүй анх хүчтэй улс төрийн сонирхолтойгоор чой болсон гэдэг хүнийг аль болохоор харлуулчих юмсан гэж бодож ирсэн байхыг өгөөсөхгүй. Гэхдээ яг ном бичээд эхлэхээр оюун гэрэл гэдэг хүн намын хүн биш. Төрийн хүн биш зүгээр л тэр хүнийг л ойлгохыг хүсдэг тийм одоо зохиол бичдэг тийм хүн бол хувирдаг юм байлаа. Миний хувьд бол миний баатар болгон надад гой баатар байгаа байхгүй. Тэр харгас балган хүртэл яаж түүнийг галатсан сайхан гуталтай станаар Цимбэр ганган ямар гой хүн бэ гэдгийг бичих гэж би бас тэр хүний гоёыг бас судалж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг би эргээд харсан чинь би чой болсон гойг маш хатуу шийдвэрийг гаргаж маш муухай үед Монголын төрийг удирдах явсан маш гашуун хувь заяатай удирдагч л гэж гаргаж чадсанаас биш тэр хүнийг би яг ингээд бүрэн харлуулах ямар зориг эцтэй байхгүй болчихдг юм байлээ. Тэгээд яг энэ үгийг үзэг цаас хоёр нийлэнгүүт зориг их гоё ариусдаг юм байна гэдгийг би тэр энэ номыг бичиж явах үедээ мэдсэн. Тэгээ уншигчийн хувьд яг нөгөө тэгш 5 хүсэл гэдэг шиг энэ бүтээлийн 5 тулгуур ойлголтыг би удахтаа тэгж бодсон. Эрхчлөө, тусгаар тогтнол, эрдэм боловсрал, их түүх, хайр дурлал гэж. Үнэхээр гоё хүмүүс. Яг толгойд бид анх ерөөсөө тэгж бодоогүй. Гэхдээ чи их гоё томьёолчлаа. Тий. Яг тусгаар тогтнолыг бол үнэхээр бодож хийсэн. Тусгаар тогтнол бол угаасаа энэ хүмүүсийн амьдрал бол тусгаар тогтнолын төлөөс. Гэхдээ би тусгаар тогтнолыг энэ номыг эхнээс нь дуустал тусгаар тогтнолын тухай ном хий гэж бодсон. Анханасаа. Одоо миний бодсон гол одоо баримт бол яг тэр. Гэтэл би өөрөө хүмүүст энэ ном бол тусгаар тогтнолын тухай ном шүү гэж ерөөсөө хэлээгүй шүү дээ. Гэтэл надад уншигчдаас ирсэн захиа болгон дээр барагчих уу та тусгаар тогтнолын үн цэнийг бидэрт ойлгууллаа гэж биччихсэн. Тэгээд нэг залуу бүр шүлэг өчээд надад өөрийнхөө өвөг дээдсийн тухай шүлэг өчээд миний өвөг дээдс бол тусгаар тогтнолын төлөөс болсон юм аа. Таны номыг уншаад би өвөг дээдстэйгээ уулзсан юм шиг боллоо гэдэг гоё надад захиа өччихсэн. Тэгээд хүмүүс энэ дотроос тусгаар тогтнолыг яг тийм номер 1 үнэт зүйл тэр эрхчлөө тусгаар тогтнол хоёрыг хамгийн чухал үн цэн болгож олж хараасаа л гэж би бодсон. Эрхчлөө тусгаар тогтнолоос цаашхыг бол би бодож амжаагүй. Та бол харин гэхдээ их гоё зүйл эрдэм боловсролыг орж харсан юм байна. Их гоё зүйл олж харсан юм байна. Энэ одоо монголчуудын удам сүтэр алдагдсан явдал байгаа. Тэгээ өөрөөр та тэрэн дээр тэр гол санааг бас гаргаж ирсэн байсан. Өөрөөр одоо алтан уургийн хүмүүсийн те бичгүүдийг устгах, тэр одоо мэдээллийг устгах тийм зорилго агуулж ирсэн. Тэр бол одоо үнэхээр бас бодиттой одоо үйл явдал байсан нь эсвэл тэр бодиттой. Тэр бүх зүйл бол бодиттой. Тэгээд энэ ардталт нь байгаа энэ нэрнүүд бүгд одоо бодиттой шүү дээ. Энэ бол зүгээр баасантай хамт нэг өдөр тэр хилмигдсэн хүмүүсийн ил жагсаалт шүү дээ. Тэгээ энэ бол бүтэн одоо хэдэн жил үргэлжилсэн зүйлүүдээс 1-2 өдрийн л жагсаалт ардталтны номны ард хавсарсан байдаг. Тэгээ номын нээлттэй хийгээд ингээд хөвсгөлийнхээ би бүх сумдуудаар явсан юм. Тэгэхэд сум болгонд айлууд энэ ардлаас хамаатан саднаа олоод байсан байхгүй их сонирхолтой. Тэгээ манай хөвсгөлд яг 30 хэдэн онд нэгдээгүй байсан 3 сум байд юм байлээ. Галт шинэ дээр жаргал 3 сум. Энэ 3 сумынх нь л одоо энэ түүхээ энэ дотроос олж авч чаддгүй. Яг гэвэл тэдний түүх нь бол Арангай аймгийн цагаан номонд байдаг. Би болохоор энийг хөвсгөлийн цагаан номноос төвж бичсэн. Тэгээд энэ дасрамд бас улс төрийн хэлс хэрэгт хилмигдэхсдийн судалгааг хийнэ гэдэг бол асар их том материал байдаг юм байна. Тэр судалгааг одоо 20 гаруй жилийн турш хийсэн манай одоо судлаачд бол энэ номын одоо хамгийн гол материалыг өгч биднэрт бүрдүүлж өгсөн тийм хүмүүс гэсэн үг. Тэгээ тэр хүмүүсийн хийсэн судалгааны дагуу гарсан энэ жагсаалтуудаас би яг тэр хүнтэй нэг өдөр энэ Голбаатартай маань нэг өдөр хамт байсан хүмүүсийг би ингэж дурсгал болгож яг нэрээр нь бичсэн. За хоёр зочинтойгоо сайхан яриа өрнүүллээ. Тэгэхээр энэ удаагийн дугаараас эхлээд энэ одоо хон жилээс эхлээд төгөг өрөлсөн номнууд нэвтрүүлэхдээ Азфор одоо номын дэлгүүр хамтарч ажиллаж байгаа. Тэгээд манай хамтрагч байгууллагын бас шагналыг гэнэ бэлгийг тэгээд сар шинийн бэлэг цайхан өдөр та бүхэндээ ингээд Монголын нууц төвчээ хэмээх бидний гайхалтай бүтээлийг ингээд сайхан одоо англиар болон худан монголоор ингээд энэ Азфор компани маань энэ Монголын нууц товчоо зохиолыг Монгол, англи, монгол бичгээр те гурлын гэж та бол одоо Монгол нууц товчоо бол нэлээ их уншдаг, олон дахин уншиж ирсэн тийм юм учраас бас энийг гаргуулъя гэж хэлж байна. За баярлалаа. За.
Манай Жеф бас нуус товчооны байнгын уншигч. Энэ манай Жефийн уншиж чадах англи хувилбар нь бас орж I'll ирж do байгаа the байна. same. Тий. Баярлалаа. Тий. За их баярлалаа. За эрхэм мөндөд үзэгчтэй ингээд ирж буй хон жилдээ эдэн ондоогоор элбэг дэлбэг эрүүлэнх аз хямртай байж улс орны маань хувьд эдийн засгийн өсөлттэй байх хямртай байх юм сайхан жил байх болтугай. Ингээд нэвтрүүлгээ үүгээр жаргаяа. За сайхан шилжчихээ. Сайхан шинэлээрээ. За сайхан шилдээрээ.